За. Дэгийн тухай одоогийн хуульд улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хурлын үйл ажиллагааг ил тод байлгах, мэдээллийг олон нийтэд нээлттэй хүртээмжтэй өргөх чиглэлээр ер нь бол тодорхой зүйл залт огт байхгүй юм билээ л дээ. Тэгээ тухайлбал одоо дижитал хүртээмж, харилцааны хүртээмж, бит орчны мэдээллийн хүртээмж гэдэг олон улсын контентын дагуу яаж хүргэдэг вэ? Мэдээллийг яаж ил тод байлгадаг вэ гэдэг дээр зохицуулт ерөөсөй байхгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр бол улсын хуралд одоо хөгжлийн бэрхшээлтэй хоёр парламентын гишүүн байна л да. Нэг нь тэрэгэнцэр хэрэгэлдэг, нэг нь бол хөл одоо миний хувьд нэг хөл нь протез хэрэгэлдэг. Хэрвээ цаашдаа сонсголын бэрхшээлтэй хүн ч юм уу те харааны бэрхшээлтэй хүн харилцааны хувьдын бэрхшээлтэй хүмүүс хэрэг их хуралд одоо сонгогдож ажиллах бол бид нар ер нь хэр бэлэн байгаа вэ гэдгийг нэг эргэж харах хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр жишээлбэл одоо энэ дэгийн тухай хуульд ямар зүйл заалт оруулах боломжтой байд юм болоо. Энэ дээр бас нэг тодруулга асуулт байна. За мөн ер нь бусад орнуудын парламентын хурал, байнгын ороодын хурал энэ үйл ажиллагааг хүртээмжтэй болгохтой холбоотой ер нь ямар сайн туршлага жишээ байдаг вэ? Би бас ажлын хэсгээс нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байна. За үг гэлжлээ. Сүхбаатарын Эрдэнэ бол гэж шүү. Асуулт асуусан байна. За хариулъя. Инх төвшин гишүүн хариулъя. Саран Чулуун гишүүн асуултанд. За ер нь бол бид нэр их хурлын чуулганы дэгийн тухай болон их хурлын тухай хуулиудын одоо шинжилгээ өөрчлөлтүүд нэлээд хийж ил тод болгож байгаа. Гишүү саналаа яаж өгч байгаа, тоо бичиж өгч байгаа, эсвэл энэтэй холбоотой хариуцлагын асуулууд явж байгаа. Яг ил тод гэдэг одоо зүйлт нь хэлбэр гэхээсээ илүү агуулгын хувьд бас ил тод байх ийм зайлшгүй шаардлага байгаа. Өөрөөр хэлбэл бидний одоо шийдэл гараад хэвлэл яриа өгдөг ч гэсэн одоо заримдаа бол ярьдгаас эсрэг конопт хардаг байхгүй. Одоо шийдэл хариуцлагагүй ч юм уу эсвэл ингээд тэгэнгუთ ийм ам ажил нь ингээд зөрдөг иймэрхүү байдлууд бас ер нь бол энэ нөгөө чуулганы эрс идэвхтэр бас одоо анхаарал агуулга руу нэм орчоо ийм одоо хуулийн өөрчлөлт байгаа. Саран Чулуун гишүүнтэй бол санал нэг байгаа. Тэгэхээр миний хувьд бол зөвхөн энэ гишүүдийн ард түмний төлөөлөлт эрхээ яаж хэрэгжүүлж тэр ард түмний одоо хүсэж байгаа санал зоригын эсрэг ямар шүү санал өгөөд байгаа гэдгийг нь 3-7 хоногийн дараа биш ач холбогдол өнгөрснийхэн дараа биш яг тухайн өдөр нь одоо өгдөг бол тэр агуулгаар хуулийн одоо энэ төслийг өргөн барьсан байгаа. Тэгэхээр таны яг зүйл залтууд дээр бол тусад нь хуулийн төсөлд өргөн бариад явбал илүү зохимжтой бол миний хувьд бол яг нөгөө тухай судлаагүй болохоор яг энэ талаар хэлж мэдэхгүй байна. Баярлалаа. За Саран Чулуун гишүүн. За баярлалаа. Тэгэхээр манай 126 гишүүд бүгдээрээ өөрсдийн гэсэн ядаж фэйсбүүкийн хуудастай. Тэгээ бүгдээрээ рил, видео, бичлэг одоо мэдээллүүд бас хийдэг. Тэгэхээр яг одоо ч бол бид нар өөртөөсөө хамаарат хүртээмжийг сайжруулах нэг арга байгаа. Тэр нь юу вэ гэхээр та бүхэн одоо оруулж байгаа бичлэгүүдийн доор чадвал дохионы орчуулга байх. Эсвэл хадмалтай оруулаад өгөөч гэдэг. Тэнд одоо таны тойрогтч байна уу те ер нь бол энэ сонсохгүй байгаа, сайн харж мэдэхгүй байгаа олон сонгогчид бас байгаа. Тийм учраас гишүүд өөртөөсөө эхлээд бас энэ хүртээмжийнхаа соёлыг, хүртээмжийн хариуцлага нэмэгдүүлээсэй гэж би хүсэж байгаа. Энэ одоо асуудлыг хилцэж байгаа дэр нэмээд ийм санал байгаамаа. Баярлалаа. За